2020 он гэхэд гепатитын С вирусын халдварыг хүн амын дунд одоо устгах, дамжих одоо шинээр халдвар авах замыг одоо таслан зогсоох ийм зорилготой хөтөлбөр юм а. За энэ хөтөлбөрийг одоо эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбарын амжилттай хэрэгжүүлж байна. Нэгдүгээр үе шатны үйл ажиллагаа 2017 онд 5 дугаар сараас 2018 оны 4 дугаар сарын хүртэл одоо үргэлжилсэн байгаа. За 1-р шатанд бол Монгол улсын нийт одоо 40-с 65 насны 750 мянга 40 иргэнийг хамруулах ёстойгоос 353,443 иргэн буюу энэ одоо насны бүлгийнхаа хүн амын 47.1%-ийг хамруулсан болвол одоо 2-р үе шат одоо 2018 оны 4-р сарын 4-ний өдөр улс орон даяар одоо нээлттэй хийсэн байгаа. За энэ нээлт хийснээс хойш бол одоо гепатитын С, Б вирусын илрүүлэх шинжилгээнд нийтдээ бол 15-аас 39 насны 695,375 хүн хамрагдахаас 425,611 буюу одоо энэ насны бүлгийнхаа хүн амын 61.2%-ийг одоо хамруулж чадсан амжилттайгаар бид ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсын засгийн газрын энэ одоо авч хэрэгжүүлж байгаа үндэсний хөтөлбөрийг маш өндрөөр үнэлж байгаа. За дэлхийн одоо жишг орон гэж дэлхийн нийтэд зарласан байгаа. 12 дугаар сард одоо сая Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн одоо энэ илгэний одоо вирусын халдварыг устгах хөтөлбөрийн хэрэгжилтийн хуралд одоо би оролцоод ирсэн. За Монгол улсыг бол маш ихээр хүндэлж одоо энэ олон улсын хурлыг Монгол улсаар даргалуулсан. За миний би одоо энийг даргалсандаа бол маш их баяртай байгаа. За эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын одоо зөвлөл 2019 онд одоо илгэний зөвхөн БЦ вирус биш. Илгэний дельта вирус буюу Д вирусын халдвар илрүүлэх шинжилгээг энэний одоо вирусын ачаалал тоолох шинжилгээг мөн эрүүл мэндийн даатгалд хамруулж шинжилгээг хийх. Дээрээс нь Д вирусын эмчилгээний асуудлыг шийдэх шинэ нэм оруулж ирэх, иргэдтэй одоо шинэ нэмийг одоо уулгаж энэ Д вирусын халдварыг эмчлэх энэ чиглэлд бас анхаарал хандуулж ажилланаа. Бид нэр Харбоны гэдэг энэ С вирусын эсрэг одоо эмчилгээний нэмийг ард иргэдтэй одоо хөнгөлөлттэй үнээр өгөөд ард иргэдээ одоо бас эрүүлжүүлж чадсан юм чинь энэ Д вирусын одоо дэлхийн нийтэд одоо анх эхлэж одоо хэрэглэгдэх гэж байгаа энэ нэмийг бас хамгийн түрүүн оруулж ирж иргэдтэй эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлттэйгээр мөн л одоо иргэдтэй хамгийн түрүүн хүргэж Монголынхаа ард түмнийг эрүүл саруул байлгаж элэг бүтэн амьдруулахын төлөө бол эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн салбарын одоо бүх эмч ажилчид маань сэтгэл зүрх нэгдэж ажиллаж байна. Засгийн газраас одоо энэхүү хүн ардынхаа төлөө ингэж хийж байгаа үйл ажиллагаа болон элэг бүтэн Монголыг хэрэгжүүлж байгаа бол үнэхээр чухал. Бусад орнуудад хепатит С болон одоо Б дээр төвлөрж эхэлж байна. Д дээр бол ямар ч тийм нэг анхаарлаа хандуулж эхлэхгүй байгаа. Д вирус бол чухал гол анхаарал хандуулах бас нэг асуудал юм аа. Тэгээд энэ тоо мэдээллийг одоо өөр олон бусад салбаруудаас нэг дор цуглуулад нэгтгэх бол айгүй хэцүү асуудал. Австралид ч гэсэн бид нар энэтэй одоо ингэж ажиллах гэж одоо үзэж байгаа тийм ээ. Бид бүхний зүгээс одоо энэ удаагийн айлчлаараа одоо танилтын систем дээр дэмжлэг үзүүлэх боломж гарч агаад баяртай байна. Тэгээд энэхүү одоо нөгөө Монголын жишээг дэлхийд дахинд одоо жишээ болгож тийм Монгол улс энийг хийж байна гэдгийг харуулах бас тийм. Therefore, liver is a very important organ, as all people know. Тэгээ 2016 онд энэ элэг бүтэн Монголд бид нэр энэ 40-65 насны хүмүүсийн 47.1%-ийг хамруулж чадсан. And during the first phase, одоо энэ элдвэрлэг онцлогоор оруулж эхэлсэн. The second phase started. Нэг удаагийн тэрвэр байхгүй олон удаа нэг тэрвэрийг одоо босгож хэрэглэдэг. За үүнийгээ гэр бүл дундаа family members shared. That was the conclusion. The vaccination. зарим үдээс шүдний эмчилгээ болон одоо Монголын уламжлалт эмчилгээ хэдийгээр ингэж ярьдаг боловч вакцин одоо их юм. Тэр хүндээ алдвал ихийг алдна.
Элэг үт Монгол хөтөлбөрийн хүрээнд та бүхэн маань сумын хаан эмнэлэгт Ladies and gentlemen. Эхэм хүндэт зочид ялангуяа Монгол улсын нийт a bit of vaccination and syringe. But another, the last two things is that dental care and traditional medicine, but we don't have a statistic on the people who have a hepatitis. Харин төрийн бас байгууллага нэг талаа нөгөө талаа дэлхийн хөлөндөө 8,000 вирусын халдвартай байна гэсэн үгтэй мөрдчихсэн тоо байдаг. It's estimated that 400,000 people living with the hepatitis to 65 years old, and total of 700 people estimated to be screened. Also, there is a rest of people who did not have a chance to participate in the first phase, that age group is the second phase, because this is a big program and very ambitious. Бид нар 2020 он гэхэд C вирусын шинэ халдварыг устгах гэж байна. To experience the warm hospitality of Mongolia and to share in the enthusiasm that Mongolia is